За сайн байцгаана уу. Бүгдээрэнд нь энэ орой мэндийг хүргэе. За ингээд өнөөдөр тарагтай лайв хийж байгаа юм шүү. За бас ааруултай Монгол идээтэйгээ за ингээд би ийшээ аяганда таргаа хийгээд авъя. За хүмүүсийн тоо бүрэлдэтлээ бас цөмөрөө таргаан барьж суунда. За миний хэлэх гээд байгаа юм аа. За юу ч гэсэн 200 хүн хүрээдэх. За тэрний нaan бас энэ цагаан сар болох гэж байгаатай холбоотойгоор эртхэн фэйсбүүкийн найзуудаа нэг юм захий гэж бодож байна. За идэ одоо юугаа бэлтгэхтэй идэ одоо энэ юугаа засахтаа тавга засахтаа сайхан одоо мэдээж Монгол одоо нөгөө баудаараа засна. Дээр нь бол одоо янз бүрийн чихэр мэхэр битгий тавиарай. Сайхан ааруул тавиарай гэж байгаа юм шиг. Одоо ийм сайхан ааруул байдаг юм байна. За би тэгээд энэ ааруулаас одоо энэ ард одоо миний юу байна? Энэ одоо юу гэдгийг цагаан сарын маань одоо тавгийн идэ байна. Тэгээ тавгийн идээгөө бол би ямар ч чихэр тавихгүй. Ингээд сайхан Монгол ааруулаараа чимнэ. Тэгээ би монголчуудыг одоо үндэсний бүтээгдэхүүн, Монголын одоо бүтээгдэхүүн тэр тусмаа одоо уламжлалт цагаан идээгээрээ энэ жил цагаан сараа тэмдэглэцгээе гэж уриалж байгаа юм шүү. За одооноос эхлээд уриалахгүй бол манайхан чинь айгүй бол чихэр мэхэр илдв янз бүрийн юм авчих бах. За бэлэг хаддаг энтер гэвэл одоо болж өгөл битгий одоо энэ тентхийн ирээ мараа юм авахыг бодороо ер нь л одоо тийм зүйлээс сайхан татгалзах хэрэгтэй байна. Монголчууд бид одоо үнцэрхэг үзэлтэй байх ёстой. Үнцэрхэг үзэл гэдэг нь бол одоо учир зүггүй гадны хүмүүсийг зодоод хөөгөөд гарах гэсэн үг биш. Монгол бүтээгдэхүүн, монгол хүн тий монгол ёс заншил, монгол хэл энэ бол одоо нэгдүгээр тавигдах ёстой юм аа. Монголчууд бизнесээ нэгдүгээрт эрхлэх ёстой юм аа. Энийг тэгээд Монголын одоо хар хайрцагны бодлогоор зохицуулж, монголчууд өөрсдийн оюун ухаан, ухамсараараа зохицуулах ёстой юм шүү. Тэгээ би монголчуудыгаа монгол үйлдвэрийн юм аа бэлтгээсэ, цагаан сараа яг нөгөө цагаан сар гэдгээр нь цагаан идээгээрээ хийгээсэ гэж ингэж уриалж байна. Ингээ сайхан одоо тараг маргаа асууж энэ удаад би лайв пивгүү тарагтай лайв хийдэг болж байгаа. Ер нь одоо би нэг удаа юутай лайв, пивтэй лайв, тэгээд маргааш нь тарагтай лайв. Ингэж одоо цагаан идээтэй лайв гэж ингэж хийхээр болж байгаа шүү. Тэгэхээр өнөөдрөөс эхлээд одоо миний одоо тарагтай лайв эхэлж байна. За ингээд та нартай би нэг болсон үйл явдлын талаар ярих гэж бодож байна. Би 2010 оны дэлхийн жуудо бүхийн аврах шалгаруулах тэмцээнд Монгол улсад хүрэл медаль авч өгөх ийм одоо гавьяатай үйлсийг хийсэн юм байгаамаа. Энэ тухайгаа бас би ярьж өгье гэж бодож байна. Яг нөгөө бүүштэй уулзалтанд нэг боссон шигээ би нэг тийм юм босж агаад хашгирж агаад нэг юм хийцээ. Тэр бол одоо бас Монголд нэг медаль авч өгсөн буянтай үйлс болсон юм шүү. За ингээд 2010 онд Токиод жуудо бүхийн дэлхийн аврах шалгаруулах тэмцээн болсон. Би тэр тэмцээнд одоо гэргийтэйгээ хамт очсон. Тэгээ тэмцээнийг үзэж байхад надад нэг мэдээлэл ирсэн. За өнөөдөр манай Цагаанбаатар барилднаа. Цагаанбаатар барилдахдаа ноёны бөхтөө барилднаа. Ноёны бүх нь хэн гэхээр одоо Испанийн бүх байгаа байхгүй юу? Яагаад одоо Испани бүх ноёны бүх болцсон гэхээр шүүгч нарын зөвлөлийн дарга нь тэр үед яг Испани хүн байсан юм байна лээ. Тийм учраас одоо шүүгч нар Испанийн бүхэд долгоноод манай хүнийг одоо янз бүрээр одоо юу яах те одоо гадуурхах, оноо моноо доошлуулах ийм юм гарч магадгүй гэж ингэж ярьж байсан. Би нэг тоогоогүй юм. За нэг тийм болохгүй байлгүй дээ гэл. За ингээд тэр тэмцээнийг суугаад үзэж байтал бүр юу болсон гэж
ерөөсөө нэг минут хэртээ Цагаанбаатар Испани бүх хоёр барилдаж яхад л гинтхэн манай Цагаанбаатрыг нөгөө шүүгч нь талбай дээр байгаа шүүгч чинь торгочдөг ба шүү дээ. Идэвхгүй байна гэд. Яг үндэ бол Цагаанбаатар идэвхгүй байгаагүй. Испани бөхч тийм идэвхтэй байгаагүй шүү дээ. Яг хоёулаа адилхан байсан. Бараг Цагаанбаатар маань илүү идэвхтэй байсан болов уу гэд би дэмжиж харж суулаа. За ингээд л Цагаанбаатрын маань ер нь торгонгууд би гэдэг хүн чинь бодлоо шүү дээ. За нөгөө ноёны бөхтөө барилдаж байгаа нь үнэн юм байна. Энэ шүүгч бол одоо нөгөө талд нь ороод ингээ манай Цагаанбаатрыг торгоод ингээд эхэлж байгаа юм байна. Тийм учраас энэ шүүгч одоо л хариуг нь өгөх ёстой юм шүү гээл. Ерөөсө бараг л суудал дээрээс үсрээл бослоо. За тэгээд үсэрж босоод би гэдэг хүн чинь маш чангаар одоо ингээд бүү гэл ингээ хашгирсан ингээд бүү гэл ингээд босоод бүр бүү гэл бүр гараа ингэж байгаа л хашгирлаа бүр тэнд. Мангар чанга хашгирсан. Би бас дуу ихтэй дуу чангаттай хүн шүү дээ. За тэгсэн чинь хажууд байгаа хүмүүс ингээ миний өөр ингээ хөлнөөс өмднөөс татаа суу гэд өмднөөс татаа тий. Хажууд маань хэн байсан гэж одоо энэ ерөнхий прокурор байсан Дорилог жууга хажууд байсан. Жуудаа бүхийн холбооны дэд тэргүүн гэ тэнд очсон. За их хурлын гишүүн байсан нөгөө Эрдэнтээс гардаг одхүү байсан. За манай эхнэр байсан. Өөр хин ч байлээ. Бид нар зэрэгцээ суудсан. За ямар ч байсан л Дорилог жууга одоо миний баруун өмднөөс доош нь татаад суулгах гээл манай эхнэр зүүн өмднөөс доош нь татаад баг миний өмд шувтрах төглөө. Би чинь тэнд бас ингээд бүү гэл. Олон улсын хэллэг нь бүү байхгүй юу? Бүү гэдэг байхгүй юу? Ер нь одоо стадиум иймэрхүү юмд ингээд эсэргүүцлээ илэрхийлэх одоо шүүгч буруу юм хийсэн энэ төр болвол одоо бүү гэдэг байхгүй юу? За тэгэл нөгөө хий чинь одоо бүү гэж би чинь хашгирж өглөөдөө хинч намайг дуурайж хашгираагүй. За хинч босоогүй. Ер нь жаахан эвгүй байдалд орлоо л доо би. Яг нөгөө буушиг тэр ардын их хурлын танхимд үг хэлээд Монгол одоо Америк хоёр ах トゥ угийн барилдлагатай ороон гэд хэлэнгүүт би нэг босоод нэг ганцаараа алга ташаад тэр хүмүүсээ босгох гээд хоёр тал руу гараа ингээд ерөөсө дэмжээд хинч босоогүй ганцаараа тэгж гараа өргөж бараг минут болсон. Тэр минут бол маш урт санагдсан надаа. Тэгээд би эвгүй байдалд орчлоо гэж царай улаагаа сууж исэн. Яг тэрнтэй адил одоо тийм болсон доо. Би босоод одоо бүү гэж хашгираал. Тэгэл хинч босдгоо хинч бүү гэдгүү. Тэгээ одоо хажуунаас ингээд Дорилог жууга эхнэр хоёр ингээд хоёр талаас ингээд өмд бараг шовтлох нь холгүй ингээд татаад болдгоо. За тэгэл би ч гүрийсэн. Би ч одоо гүргэр хүн төвчээртэй хүн тэгэл өстой бүү гэж байлаа. За бараг минут хэртээ болсон байх шүү. Ер нь ямар удаан санагдваа тэр минут. Яг тэр бүүштэй уулзахад алга ташаад минут болсон шиг мангар удаан санагдсан. Магадгүй минут болоочгүй байж магадгүй зүгээр тэр бараг л хэдэн цаг болж байгаа юм шиг удаан санагдсан. За гэтэл ёстой жинхэнэ одоо юу гэдэг гайхамшиг гэдэг юм болсон. Яг заалны нөгөө талаас ингээл бас бүү гэж хүмүүс ашгараал эхэлсэн. Тэгэл нэг мэдсэн чинь л ерөөсөө миний хажуугийн хүмүүс бас бүү гэж хашгираал ингээл те. Бүгд бүү гэж заал тэр чигээрээ бүү гэж орлоо. Яг миний нөгөө хашгирахыг сонсоод бүгд ингээд дуу аваад нэрээ энэ шүүгч буруу юм хийж гэн гээд тэгээ японочууд бас босоод өөрөөсөө тэнд гадаадынхан японочууд ихэнх нь японочууд байсан. Бүгд босоод бүү гэж ингээд хашгирсан чинь нөгөө Испаний шүүгч чинь гараа гозгонуулаад юм байна лээ шүү дээ. Гараа гозгонуулаад Цагаанбаатарт өгсөн нөгөө торгуулийн оноогоо нойлолцсон шүү дээ. Тэ. Тэгээд Цагаанбаатар маань ингээд цаахан 50 барилдаад тэгээд тэр нөхрөөсөө идэвхгүй байсан нэг оноо аваад нэг нойлолцсон оноо аваад тэгээ манай Цагаанбаатар чинь дээшээ өгсөж барилдсан байхгүй юу. Цагаанбаатар хэрвээ тэр барилдаан дээр ялагдсан болвол тэгээ бүр хасагдж ирсэн. Ямар ч медальгүй тэмцээнээс өндөрлж исэн байхгүй юу. Тэгэл яг тэрэн дээр өгсөж барилдаад хөөрхий тэр Испанийн бүхийг л ялах юм бол дээшээ барилдах одоо хөрлийн төлөө барилдах
ийм шанс нь гарч ирж исэн байхгүй юу. За ингээд Цагаанбаатартаа бол би тэр хөрлийн төлөө барилдахад нь одоо ямар ч байсан эхний торгуулийг арилгуулж ингэж одоо дээшээ барилдах боломжийг би гаргаж өгсөн. Үүгээрээ би бол 2010 оны жуудо бүхийн дэлхийн аваргын тэмцээн дээр Монгол улсад нэг хүрэл медаль авчрах юм боломжийг бас ингэж гаргаж өгсөн юм шүү. Тэгээд Цагаанбаатар маань энийг одоо мэддгийм үү мэдээж одоо барилдаж исэн хүн тэнд одоо юу болж байгааг мэдэхгүй л байсан байх хөөрхий. Ямар ч байсан би тэнд хашгираад ингээ бүр бүтэн минут хэртээ тэнд бүү гэж орилоод ингээд бүр заалыг босгоод бүр японочдыг босгоод бүгдээрээ хашгираад тэгээд Цагаанбаатарт өгсөн оноогоо шүүгч нь одоо болиулсан. За ийм одоо тэмцэл болсон юм шүү. Тэгээ энэ бол бас хэр баргийн аавын хүү бас хийчдэг ч юм биш вэ нэлээ. Би бас Токиод очиод бужигнуулаад авсан шүү тий. Тэгээд үнэхээр хажууд бол гэрч байсан тий. Бүх одоо монголчууд тэнд бүгдээрээ харсан. Жуудо бүхийн одоо холбооны дэд ерөнхийлөгч Дордиг Жугаа миний баруун өмднөөс татсан, эхнэр зүүн өмднөөс татсан. Би ер нь бас жаахан ичсэн шүү ганцаараа хашгираад. Тэгээ надад нэг юм бас тууштай зориг байдаг байхгүй юу? Өөрийнхөө зүтгэсэн үнэн зөв гэсэн юмныхаа төлөө зүтгэдэг. За ингээд баг одоо сайхан ийм боломжийг Цагаанбаатартаа гаргаж өгч хасагдах тэмцээн дээр нь аварсан шүү. Тэгээ үнэхээр одоо Цагаанбаатар маань нэг тэр торгуулах оноо авчихсан байхад тэгэл нөгөөх нь ингээл хамгаалаад тэгээ нөгөө мө шүүгчийн одоо дээрэс нь ингэж дарамтлахгүй байсан болвол одоо тэгэл нөгөө Испаний мөгч нь хамгаалаад ингэж байгаа л тэгэл торгуулийн оноогоор Цагаанбаатар маань хасагдах байсан байхгүй юу. Тэгээ тийм учраас бол одоо тэр торгуулийн оноо хасдаг бол бас нэлээд тийм чухал алхам болсон гэж би үзсэн. Тэгээ ямар ч байсан Монгол улстай Цагаанбаатардан тэ одоо дэлхийн жуудо бүхийн аваргын хүрэл медаль авчрах ийм шансыг одоо хасагдуулахгүй байх шансыг ингэж гаргаж өгч би баг өөрөө тэр дэлхийн жуудо бүхийн хүрэл медалийг авсан юм шиг баярлж тэр оройн Японд ястаа нөгөө Токиогийн гудамыг онохгүй болтлоо тентэр тунтар алхатлаа саке ууж билээ. За нэг ийм одоо хөгтөө гинүү тэмцэлтэй гинүү ийм сайхан нэг үйл явдал 2010 онд одоогоос 12 жилийн өмнө болсон. Тэгээд үүгээр би нэг юу хэлэх гээд байгаа гэхээр ер нь би бол амьдралдаа өөрийнхөө ч төлөө мөн монголчуудынхаа ч төлөө улс орныхоо ард түмнийхөө төлөө ч гэсэн хаан ч гэсэн Монголдоо ч гадаадд ч бас тэмцэж одоо явдаг хүний нэгэ гэж ингэж хэлэх гээд байгаамаа. Тэгээд тэмцэлгүй ард түмэн мөхдөг. Тэгээ өнөөдрийг болтол миний амьдрал тэмцэл байсан юм аа. Тий. Би бизнес хийхдээ 84 онд тэмцлэр бизнесээ одоо эхэлж байсан. Ганцаараа тэмцээл, ганцаараа бизнес хийгээл 84 онд би Германы хамгийн баян оюутан болж исэн. Би тэр үедээ баг Монголын хамгийн баян хүн байсан байх уу. Тэр 84 он, 88 он, 86 онууд. Тэрийгээ би өөрөө мдээгүй л байсан байх. Ер нь их эрт одоо бизнес хийж мөнгөтэй болж ингээс одоо зовхөөдөө сайхан ингэж өнөөдрийг хүрсэн. Одоо бас нөгөө той гэдэг мод тогтчтой германууд той гэдэг. За ингээд монголчуудаа тий бүгдээрээ Монголынхоо төлөө бүгдээрээ нэгэн нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө бүгд монголчууд бид үнцэрхэг үзэлтэй байж тий сайхан ингээд тий тэмцэгч байя. Тий тэмцсэн хүн үр дүнд хүрдэг юм аа гэж ингэж хэлж байна. Ингээ бүгдээрэнд нь эрүүлийн аз жаргал сайн сайхныг хүсэн өрөөё. Тарагтай лайв байлаа. За ингээд цагаан сараа сайхан цагаан идээтэйгээр ааруултайгаар тарагтайгаар Монгол хэвийн боовтойгоо цөмөрөө угтъя. Би бол гэртээ бол цагаан сараа ямар ч байсан хийн манайхаар бас ганц нэгэн ах トゥ эрхэл байх. Найз нөхдөж бас. За оройг сайхан өнгөрүүлээрэ. Баяртай. Тийм фоллоу хийгээрэй найз нараа бас шеэр хийгээрэй, дэмжээрэй. Бид нар бүгдээрээ дэлхийн аваргын хүрэл медаль авсан шүү. Цагаанбаатараараа дамжуулж.